Эхнэр чи хэрвээ робот байсан бол яах вэ? おはようございます。かしこまりました。 Ер нь үзэж байгаа аним болон зурлууд маань хэтэрхий гажуу үзсэн зүйлсүүд байгаад исэн болохоор би сэтгэл твтэй арай учруултахтай хөөх юм олж үзгээр ухаж сууж байгаад My Wife Has No Emotion гэдэг сонирхолтой аним олж үзлээ. Ёстой бодож таамагласан бүхэн минь буруулж таарсан. Дуустал нүзээрээ учрын төгсгөлт нь би аягүй гоё мэдээ зарлах болно шүү. Лайк болон subscribe дараад enjoy the video. Attention but I need доса чи намайг тагаагүй би гэхдээ зогсоогүй. Такума бол эгэл жирийн офисын ажлаа хийгээд метрондоо сууж гэртээ ирдэг амар тайван амьдралтай залуу байгаа юм. Даанч тодорхой хэмжээний цалинтай орлоготой гэртеж түүнд хайр сэтгэл бие зүрхээ зориулах нэгэн хараахан байдаггүй. Түүний гэрт өөрөө болон түүний ашигласан бараанаас судалдаж авсан хоол иж өгдөг үйлчлэгч робот хоёр л амьдран суудаг. За пауз. Энэ аним дээр бүр тодорхой мэдээлэл дитэйл байдаггүй ч робот болон технологийн хөгжил нь бидний амьдрах дэлхийн ертөнцөөс нэлээд хөгжсөн гэж ойлгож болно. Тийм болохоор гэрийн үйлчлэгч робот гэх мэтчлэн зүйлс зүгээр бидний амьдралд хэрэгэлдэг гар утас шиг илтгэгддэг. За товч тайлбар болохоор спойлер маш их гарна. Зүгээр сэтгэгдэл дүгнэлт сонсохыг хүсвэл энэ хүртэл гүйлгээрэй. Ажлаа тараад гэртээ ирсэн Такума нэг сайхан пив уух зураа Мина буюу хоол их зориулттай гэрийн үйлчлэгч роботтой эхнэр нь байсан бол яах байсан бол гэх мэтчлэн солиотой асуулт асуугаад өөрөөгөө нэг хөгжөөх аястай байдаг. Үнэн учиртаа бид бүхэн бүгд хаа явс сонин асуултуудаа тэрийг хүмүүсээс асуудаг. Тэр шиг Такума маань сонин асуулт асууж солиорж зогсоно. Хоол их зориулттай робот юм болохоор Мина маань тоосон шин жалгаа. Минагийн хийж өгсөн хоолыг нь харсан чинь кетчупээр дээр нь хайртай шөө гэж бичсэн байна. Такума гайхаж Мина руу хараад өчигдрийн хэлсэн зүйлсийг нэрээ хүлээн зөвшөөрсөн юм биз гэд гүн бодол тавтана. Сониучрахад юу болоод байгааг ойлгохын тулд зааврын ном энтергээд байж болох бүгдийн шалгаад ямар ч амжилт олдгүй. Мина хоол хийж байх зуур Такума би туслын гэд туслахаар болов. Хоол их зориулттай үйлчлэгч робот авчаад юуг мангартаад байгаагаар вэ? Хоол хийх тал дээр үнэхээр мэрэгсэн байдаг тул байж болох хамгийн жижиг алдаа дутагдлыг Мина олж хараад Такумаг тэр дорнд болиулахыг шаардна. Роботын эсрэг угаасаа яаж чадахгүй зааз гэд манай хүн болно. Гэхдээ бүр яг хоол хийхийн төлөө авчаад хоолн дээр туслах гээд байгааг юм би ойлгохгүй байхгүй юу? Унтахын өмнө Мина амралтын горимлуугаа шилжээгүй болохыг нь хараад юу гэж би чамд яг үндэ сайн юм шиг байна гэж Такума тэнэгтэж байгаад унтаад өгнө. Энэ бүр галзуурсан хүний талаар аним юм шиг байна. Ер нь ингээ үзээд тагтсан улан галзуурлыг ойлгоод тахшгүй. Програмчлагдсан төмөр зүйлтэй яриа өрнүүлэх гээд нөгөөт хүн бүр нэг чат GPT балаа хариулт өгөөд чааваас. Ингээ жинхэнэ амьдрал дээр 3D охтуудтай ярьж чадахгүй бол ийм байдал төрөх юм биш үү залуусаа. Өдөр хоног нээх онцгой биш ажилдаа яваад гэртээ ирээд роботоо харж хийсэг симперч галзуурчаал байж байдаг. Сүүлдээ бүр би юу л хийгээд байна да. Яг юу л болоод байна гэж бодоод би уусаар байгаа тэр жигтэй Такумаас өгтөж ирхэн. Бүр таг согтуугаар би чам тайртай гэсэн чинь манай робот Мина түнд та бол миний нөхөр шүү дээ гэж хэлнэ. Юу вэ? Юу болоод байна? Хизээдээ ихнэр нөхөр хоёр олчихв. Эртээ Такума чинь чи миний ихнэр байсан болмол гэж солиорч зогсоход нь роботын програм нь ажиллаад гэрийн эзнийхээ хүслийг биелүүлээд ерөнхийдөө ихнэр нөхөр болцсон штэ. Би таны хүслийг биелүүлэх үүрэгтэй гэж түнд хэлнэ. Нөгөө согтцсон Такума чинь ичингүүрэн баярлна. Унтаар болоод орондоо орсон Такума чинь Минаг надтай хамт унтаач гэж хүснэ. Хүй за балаарай дагаарэ. Хотлоо эхнэр нөхөргээ зөвшөөрцнийг амжуулаад шууд нэг оронд хамтдаа орж ороод ямар амар юм бэ? Дууга үний доодох нойтон гэж энэ муу Такума нэрээ арай дэндлээ шүү. Мина дуулууртай юм болохоор оронд ороод ирсэн чинь нэг хав хатуу төмөр юм шалтахгүй. Өөрхий. 3D эмхтэй өөрийг нь тоохгүй байгаа юм чинь одоо энээс өөр аргагүй юм да. Минагийн нүд нь хаагдахгүй өөдөөс нь ширтээ байгаа юм шиг амар санагддаг. Тийм болохоор нүдээ хаачих гээд манай хоёр унтж амарна. Такума Минад нүдээ хаа нүд чинь амар байна гэж хэлснээс болоод ууралц нууга онцсон яасан нүдээ хагас анилттай яваад байна. Такума уушлалтгүйгээд буцаад нүдийн хэвэнд нь оруулна. Тэгснээ бүр их нэртэй болцсон гээд дүрдээ ороод Минагаа дагуулаа пикник хийхээр явна. Яаж Мина цэник миний асуудалгүй явах боломжтой байдаг вэ гэхээр үсээ задгаа тавихаар үс нь нарны цэглэгаан системтэй байдаг болохоор өөрийгөө наран цэнэглэнгээ явна. Сайхан аялаад хоол моол хийж идээ суух явцад нь бороо туслаад эхэлнэ. Мина усны хамгаалттай ч бороонд нар байхгүй учраас цэнэггүй болно. Цэнэггүй болсон Мина буцаж чадахгүй болохоор Такумаг намайг энэ сүйдрвчэнд орхиод гэртээ хайр гэж анхааруулаад унтраад өгнө.
Яа, манай Такума чинь бүр өөрийгөө нөхөргээ дүртээ орцсон болохоор нэг муу төмөр арчлаад хажууд нь хонч монноо. Яа, гэтээ бүр яаж ингэж гоё сэтгэдэг юм бэ? Сүн аним манга их үдчихин шүү хэдүүлээ. Бороо дуусаж нар гарахад Минаас ирээд түүний хажуу Такума удаж байгааг хараад Робтимаа сэтгэл жоохон хөдлөх шиг болно. Бас яг 100% сэтгэл нь хөдөлсөн үгөөг мэдэхгүй байна. Яагаад гэвэл Робт болохоор ямар ч сэтгэл гаргадаг байхгүй юу энэ. Ямар ч гэсэн хөөрхөн жоохон хайр майр нь хүрээд л байгаа юм шиг байгаа. Такума дүр эсгэж ханаад жинхнээсээ нөхөр нь болохоор Минад бөгж өгнө. Донж хоол хийх зорилттой Робот ариун цэвэр маш хатуу сахих ёстой нь гарандаа бөгж мөгж зүүхийг хориглоно. Тийм учраас зүйлт олгоод Мина хүзүүндээ бөгжийг нь зүүдэг. Өгсөн бөгжөнд нь Мина маш сэтгэл хангалуун байх өгөөд унтаж амрах үедээ дандаа л хараа ширтээ сууж байна. Робот болохоор яг баясаж суусан өгөөг нь бас мэдэхгүй заяа. Үнэхээр сэтгэл гаргадаг юм аа. Тийм болохоор хайр майр нь хөдлөө дурлаа л байх шиг ингэж зүгээр дүгнээд явж байгаа. Тэрнээс шиг яг батны хэлж чадахгүй sorry. Нэг өдөр Такумагийн дүүн түүн рүү уцаар залгасан чинь эхнэр нь байна гэд Мина хариулна. Дүүгийнхэн залгасан хариуд нь бүр эмхтэй хүн хариулсан болохоор бушуухан дүүнэхээр гэрт нь хурж ирдэг. Алив эхнэртэй ч танилцъя. Такумагийн дүү Акари надад хэлэхгүй миний ивэл зөвшөөрлийг авахгүй яаж эхнэртэй олж чаддаг байна гэд ирээд танилцтал. Робот болохыг нь хараад шок. За ёстой янзын хэрүүл маргаан болох нь дээ гэж бодсон чинь Акари иймэрхүү сонин жигтэй галзуу эрхэлд нууцхан дуртай болж таарад бөөн баяр. Робот охин нэмдэг нь амьд хүн. Романтик юм аа. Акари Минагаас миний ахын юунд дуртай вэ? Хэр их хайртай вэ гэд 9 шидийн асуулт асуув. Мэдээж робот сүртэй лаг хүн шиг хариулт өгөхгүй ч Акари тэдний үерхэл харилцааг өөрийн хувьяасаа бол хүлээн зөвшөөрнө. За дүүн зөвшөөрчт юм биш. Ээж аав нь явах л Акари эхнэртэй танилцаа стайл, имиж, хувцлал гээл хамаг юмын шинжилгээ дайна. Эхнэрээ илүү хөөрхөн болсныг хараад мэдээж Такума тогтлно. Оройн телевизэр дээр Такума хосууд халуун усанд хамт орсноор харилцаа нь илүү батгүйх болдог гэсэн юм сонсцсон биш хамт орж үзэх юмсаа гин. Мина түүнийг сонсчоод хоёулаа хамт тэгвэл халуун усанд суух уу гэж авна. За вэж байгаарэ. Яаж вэ? Робот эхнэртэйгээ усанд орох. What? Энэ яг зохиолч нь бүр санаа олдохгүй галзуу зүйл оруулсан юм шиг байна. Бүр жинхэнэ хүн ч роботтой усанд орох гэдэг ш. What? За бүр хамт усанд орчлоо. This is so weird. Ингэж мангартаа зогсохгүй Такума ч охинтой усанд орчлаа гэд ичиж мичээд бас тэнэгтнэ. Роботтой усанд орчиж бүр арай шүүс. Усанд орчоод дулаахан байгаа дээрээ хамтдаа орондоо орцгооно. Бараг л жинхэнэ охин шиг санагддаг ч түүний ихнэр нь нэг л хатуу ядж хахад. Сайхан тэврээд унтъя да антер гэхээр шаал хатуу. Уусаа робот юм чинь хатуу байхгүй гэд яах вэ? Хатуу ишээсэн бол магадгүй одоогийн байдлаар манай хоёр зөндөө олон жижиг робот бий болгосон байна гэдэгт эргэлзэхгүй байна. За бүх анимд бич эпизод байх шаардлагатай юм шиг байгаа. Хэрвээ усны хувцас өмсөж усанд сэлдэг анги байхгүй бол тэрийг аним цуврал гэж хэлэхэд бэрх. Гихгүй юу? За хотлоо шүү. Тоглосон. Акари, Мина, Такума 3 хамтдаа далайн эрэг орно. Мина хувцас олчоод ирээгээд явсан мөртлөө робот дуурайд байхаар нь яваагүй байна даа гэж харсан чинь яг түүнтэй адилхан робот охиныг олж харна. Роботууд бол яг л iPhone шиг хуучин загвартай, шин загвартай байд юм байна. Энэ Мина болохоро эзнээсээ төөрцөн iPhone 16 Pro Max хөлбөрнө. Харин Такумагийн эхнэр нь болохоор хуучин загвар нь. Одоо энд харагдаж байгаа нь болохоор iPhone 16 Pro Max тэ хамгийн сүүлийн үеийн загвар нөхгүй юу? Одоо бүр загварын роботууд гараад ирлээ. Бас сонирхолтой. Акари, Мина хоёр төөрцөн эзэнтэй таарад Такума роботтой таарснаар тэднийг бие биед нь олж өгөө далайн эрэг дээр хамтдаа хөвчлөлтөнд тоглоод явцгаана. Энэ гэхдээ шинэ үйлбэрийн Мина бүр арай л хэтрүүлсэн байна. Бараг л жинхэнэ юм биш үү? Сайхан зугаацч авчаад гэртээ ирээд миний ихнэр чинь ёстой хөөрхөн шүүгээд харж байх зураа Такума унтчихна. Такумаг унтахыг харсан Мина хажууд нь түүнийг хатуу хоёр гараараа тэврээд унтна. Хатуу хоёр гараараа. Хэ. Сайхан унтаад ижсэн бүдгээ Такумагийн тухайг нэг юм зөхөд авлаа. Такума бүр гайхаад яана энэ роб намайг зөхчөө яач үгээ бодоод асуусан чинь хөөрхий чаваас өглөөний духан дээр хүнсэлт өгсөн болж таарна. Мина робот болохоор хэр хүчтэй уруулаа хөрөх ёстойгоо ойлгохгүй хачин муухай хатуу төмөр уруулаараа дав итл мөргөөд байгаа болж таарна. Өвдөж байгаа ч гоё яана гэд арай зөөлхөн шүргэлцээл болоо гэж заангаа ихнэрээ үнсээ даван Такума маань. Аним болохоор гайгүй сонсогдчихж магадгүй. Гэхдээ жинхэнэ амьдрал дээр бол эн чин бүр өстой бүтггүй зүйл.
За яг энэ үйл явцыг бүр энгийнээр гэх юм бол будаа агшаагчаа та нар үнсэж байна. Арайчтэй. Арай л аимшигтэй. Сайхан төмөртөө үнсэлцээд байж хахад нь далайн эрэг дээр танилцсан iPhone 16 Pro Max Mina хурж ирээд манай эзэн тэр болгон хүнтэй найзлаад байдаггүй юм аа. Та нартай найзалж хамт цаг өнгөрүүлсэн нь үнэхээр том зүйлс болсон болохоор талархснаа илэрхийлээд Mina upgrade буюу сайжруулж өгөхөд чинь туслая гэдэг. Mina роботуудыг компьютер эсвэл машинаа шинжилдэг шиг янзлаад төвшөө ахиулж болно. Даанч амар үнэтэй байдаг. Такумад ихнэрээ iPhone 16 Pro Max болох боломж нь гарч ирдэгч миний хайр өөрөө шидэ гэсэн чинь Mina өөртөө эрэхтэн үнэн боломжийн жирийн л зүйлсийг сонгоно. Янзлуулах шинжилэлтэндээ орохын өмнөх оройн Такума сайхан төмрөөд хэвэрж аваад маргааш нь янзлуулахаар явуулна. 10 хэдэн хоног яаж өөрөө хоол хийж, яаж хурдан өнгөрөөнө хэмээн Такума бодно. За яг хөөхөн бэлэн хоол энэ төр аваад хэсэг болгондоо гэж тооцоолсон чинь Mina гэртээ алсны занзаас удирдах болох хөгшчүүлд зориулсан жижиг робот үлдээн. Энэ жижиг робот нь ямар хоол ундах, ямар дээгжүүрм сахих талаар нь ёстой сайн зааж өгдөг гэд. Эхнэрээ санахаараа энэ жижигийг барьж авч тэрвэрэд бас их панаалтай манаа хөө. 10 хэдэн хоногд орхноо өнгөрч Минагийн шинжилэлт ашгүй гэж дуусаад гэртээ ирнэ. Сүртэй шинжлэгдсэн гэж бодсон чинь бараг л шинжлэгдээгүй байна да. Үгүй ээ. Би Минаг iPhone 16 Pro Max шиг болно гэж бодсон. Харамсалтай нь яг хэвэнтэй байна. Сэтгэл гутрамаар юм. Минаг байхгүй хооронд өдөрдөж байсан жижиг робот нь түүний зан чанарыг дуурайгаад жоохон хөвчөг цоо шинээрээ ажиллана. Роботын засвар менежментийн жижигийг харчаад энэ сурсан зан чанарын болиулаад системээр нь янзлаад өгнө гэсэн чинь Такума бараг л миний хүүхэд наата өөрөөр нь 50 байлгах гэж шаардаад аваад үлдэнэ. Ингэснээр бүр өнөр утган гэр бүл болоод дууслаа хөө. Нөхөр ихнэр хүүгийн хамтаар сайхан амьдарч байна. Өнөр гэр бүл. Такума төмөр ихнэрээ үнсээд робот хүүдээ өдөр тутмын зүйлсийг зааж игэл жирийн амьдрал биш роботлог амьдралыг хамтдаа өнгөрүүлцгээе. iPhone 16 Pro Max Mina маань хар тарч сэрнэ. Юу болсон бэ гэтэл Minaтай холбоо тогтоож байхдаа түүний ухаан санаа мэдрэл рүү санаандгүй нэвтэрч орсон байна. Тэгээ Минагийн өмнөх эзнийг нь зүйдлэн. Минагийн өмнөх эзэн нь роботны анхны зохиогч байсан болж таардаг. はじめまして。あなたが私は何をすればよろしいでしょうか。君に作ってもコストがかかるだけじゃん。提案します。私の体で使えるものが僕がスクラップになったら君はいけません。できれば僕の代わりにこの大谷様。 Олон ч хоног өдөр өнгөрлөө зөндөөж сайхан зүйлс муухай зүйлс боллоо. Үнэхээр ихнэрээ гэж хүлээн зөвшөөрөхийн тулд Такума эцэст нь гэрийнхэнтэйгээ танилцуулахаар болно. Гэрийнхэнтэйгээ гэж Акаретэй айл эзэн танилцуулсан болохоор ер нь бол аав ээжтэй танилцуулахаар л авч явдаг. Ёстой амар эсэргүүцч зэмлэж уурлах нуу гэтэл хаавч гайгүй л хүлээж авна. Гайгүй хүлээж авсан хэдий ч Минаг жоохон үл тоогоод идэг. Мэдээж энэ зүйл шүү дээ. Үр удмыг нь залгамжлах хүн нэг гэрийн үйлчлэгч роботтэй гэрэлцсэн ихнэр нөхөргээ тэнэгтэй дайнгууд яаж зүгээр яах вэ? Такума Мина хоёр хүлээн зөвшөөрөгдөж гол ёстой 9 шидийн аргаар онцгой талуудаа харуулж үнэхээр хичээдэгч амжилт олохгүй байгаа юм шиг санагдана. Дараагаар нь Такума ээж автагаа хуваараа ярихад түүний эцэг эх нь миний хүү жаргалтай болж болоо доо. Яг ээж аав хоёр нь ачаа харж чадахгүй гэж болохоор харамсалтай ч миний хүү жаргалтай байгаа л болж байна гэдэг. Ямар гоё ээж аав бэ? Энийг сонсоод Такума нөгөө жижигээ танилцуулаад энэ бараг л танаа ач гэж хэлнэ. Гүй яах вэ? Хөөрхөн л юм. Гэтэ бүрээ би л ээж аавтаа нэг юм робот гаргаж ирснээр танаа ач гэж хэлж чадахгүй. Миний зүрх хөрөхгүй байсан. Тодорхой хэмжээнд ойлголцоо танилцсны дараа манай хэд гэрлүүгээ буцна. Гэр бүл нь томорсон учраас Такума бас илүү том гэрлүү нүүдэг. За тэгээд жаргалтай амьдралаа өргөжлүүлээд энэ хүү эний маань дуусж байгаа. Товчхон тайлбарласан шүү. Илүү их мэдээллийг үзэхийг хүсвэл My Wife Has No Emotion гэд хайгаад үзээрэй. Хөөрхөн үедээ хөөрхөн, эвгүй үедээ эвгүй л аним байна. Энэ аним дээр эмэгтэй роботныхаа биеийн хэсгийг илэн далангуу гаргасан. Угаасаа робот болохоор ямар ч асуудалгүй гэж бодсон юм шиг байна. Гэтэ яг тиймэрхүү хэсгийг үзэхэд амар хэцүү байсан. Яагаад ч юм нэг тийм эмэгтэй хүний бие биш робот нэг юм төмөр юм гаргаад тахлаар амар сонио. Нэг юм тайлбарлахын аргагүй шижиг хүрээдэх юм уу эсвэл сонио санагдаад байгаа юм шиг сонио. За мэдэхгүй та нар өөрсдөө үзээд үзээрэй. Бас хамгийн сонирхолтой нь энэ iPhone 16 Pro Max Mini байна. Ийм өндөр түвшний робот байх боломжтой юу? Миний бодлоор л ойрын хэдэн жилдээ ийм робот гарч ирэхгүй. Гараад ирчүүл бүр дуус юу гэсэн үг юм бэ те? Хүмүүс бүр жинхэнэ үнэтэй суухаа болоод роботтай суудаг болж эхлэх юм байна.
Миний төсөөлтөд байгаа зүйл нь нэг будаа агшаагчаа үнсээд тэрж унтаад байгаа юм шиг л санагдаад байна. За юу. Та нарт яг ямар санагдчихээн тэрийг коммент хэсэгт бичээрэй. Тэгээд үнсүүлэх гэдэг зүйл бол нэлээд хүчрэх зүйл. За юу. Энд дээр болохоор төмөр чамааг мөргөн гэхээр за бүр болоочтой. Ингэж яхаар үнсүүлэхгүй байж гэж ер нь бол орж ирж байна. Робот охинтой үнсэлцэх ямар байдгийг мэдхийг хүсвэл будаа агшаагчаа очиод үнсээд туршаад үзээрэй. Гоё яах юм бол та бүхэн маань робот их нартай болж чадах юм байна. Бүр сүртэй гаж галзуу аним гэж хэлэхгүй ч сонирхолтой л юм. Манай японочууд бас овоо юм бодоод шантрахгүй хийдэг хүмүүс юм байна. За бичлэгний төгсгөл хүртэл үзсэнд баяр хүргэе. Бас баярлалаа. Энэхүү бичлэгийг 7000 лайк хүрвэл би Санкария Өшгөө хайр гэдэг сонирхолтой аним дээр товч тайлбар дүгнэлт сэтгэлдээ үлдээн шүү. Тийм болохоор лайка заавал дараарай. Бас яг яаж зөв хэлэх ёстой бол Санкария за мэдэхгүй. Ямар ч юм энэ аним надад амар таалагдсан. Бас бид бүхэн 50,000 subscriberтай маш ойрцсон байна. Тийм болохоор сабаа сайн дараад өгөөрэй. Баярлалаа. Хамтран ажиллах байгууллага болон хувь хүн байвал холбоо бариарай. Бичлэг таалагдсан байх гэж найдаж ин таалагдаагүй л уучлаарай. Уучлаарай л гэх нь зөв байлгүй дээ. За тэгээд дараагийн галзуу сонирхолтой бичлэгээрээ уулзцгаая. Баяртай.